Зөмбөлгийн тулааны нэвтрүүлэг маань эхэлж байна. Бид аль алах сонирхолтой бөгөөд хүндхэн даалгавруудаар зөмбөлтүүдээс орж тэдгээрийг үнэхээр чадвартай үгэн сөрдөг үлээ. Өнөөдрийн 2 даалгавраар зөмбөлгийн тулаан 6 нэвтрүүлгийн шилдэг 12 зөмбөлтнийг тодруулах болно. Ингээд өнөөдрийн 2 даалгавартай танилцсан. Зөмбөлгийн тулаан нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт нууц ноёнтон оролцох болно. Түүнийг харахгүйгээр сонсохгүйгээр хэн болохыг мэдрэх ёстой. Эрэгтэй эмэгтэй 2 хүүхэдтэй. Эрэгтэй хүн байгаа. Эмнэлгийн байгууллага тавцсан дээр баха. Дуулж үжиглэхтэй бол сайн баха. Зөмбөлөгтнүүд бүхэл амьдралыг шийдэх болно. Тэдэнд алдах эрх байхгүй. Хамгийн баруун талын захыг сонгосон. Итгэлтэй нөө бүхлээ гэсэн үг. Одоо энэ амьдрах чадваргүй боллоо. Та энэ даалгаврыг үздэг чадлаа. Баяр. Энэ бүхнийг зөмбөлгийн тулаан нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Зөмбөлгийн тулаан нэвтрүүлэгт нууцлаг X оролцож байна. Тэр хэн бэ? Энэ хүний талаар зөмбөлөгтнүүд юуг мэдэрч чадах вэ? Бид оролцогчдын нүдийг хар даавуугаар боож, дээрээс нь давхар юм харагдах боломжгүй шилийг зөөлөх болно. Ингэснээрээ зөмбөлөгчд хэсэгхэн зур юу ч харах боломжгүй гадны орчноос тусгаарлагдах болно. Одоо тэдэнд зөвхөн өөрсдийнх нь зөмбөлгөл туслах болно. Уламжил ёсоор X ноёнтог зураг авалтын талбайд нууц байдлаар авчирсан юм. Чухам нууцлаг ноёнтон юу хийдэг хүн бэ? Олны танил. Техниктэй хамааралтай цагаан цайлган юм байна да. Туршаад мушаас ажил эрхэлдэг. 2 үгнээс бүтсэн холбоо нэр. Оролцогч чимэг түүний нэрийг хэлж чадах уу? Энэ бүхнийг хэдхэн ормын дараа хүлээн авч үзнэ үү? X ноёнтон зураг авалтын талбайд хүрэлцэн ирж зөмбөлөгтнүүдийг хүлээж авахд бэлэн болсон байгаа. Зөмбөлөгтнүүд эхнээсээ орж ирж мэдээлэл өгч эхэлсэн юм. Энэ хүн болохоор өстэй. Өөрийн оюун ухаанаараа өөрийн илч хүчээ цар хүрээгээр хэлж явахыг бодож идэг. Тийм нэг эмэгтэй одоо бол нэг Жейсэн өмд өмссөн болов. Тэгээд ямар ч байсан нэг шагнал их юм. Тэр шагнал нь болохоор нэг юм дээр юм дөрвөл ингээд дөрвөлж ингээд гуйлж ингээд бөөрик тийм одтой юм болов. Одоо юм уу медаль юм уу? Тэгж харагдчих байна. Дунд насны эмэгтэй тэр уруулан жоохон юм шиг тийм ч юм харагдаад байна да. Эхний оролцогч даваа цэрэн X ноёнтог эмэгтэй хүн гэж үзсэн. Түүний дөрвсөн хийсэн одно нь алдар тэхийн одно уу? Эсвэл гавьяатын тэмдэг үү? Эрэгтэй эмэгтэй 2 хүүхэдтэй. Тийм нэг туршаад мушаас ажил эрхэлдэг. За би нэг эмэгтэй мөн ажил гэдэг. Оролцогч Ариун Батч хүн зандардаг эмэгтэй хүн гэж хэлсэн. Энэ хүн эмэгтэй хүн л. Эмэгтэй жоохон тийм ээ. Жоохон цоцголдоо жоохон зардагтай жоохон тийм ихчлгүүж байгаа шанаа юм. Жоохон шүүх талдаа жоохон үсээ жоохон иймэрхүү үстэй юм. Иймэрхүү тэгсэн мөртэй бор шаргал одоо юу гэсэн нөөсөн нэг өнгөн нэгсэн тийм бор шаргал тийм одоо ятаа үстэй.
Өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож байгаа X ноёнтон ямар хүн болж таарч байна? 3 ч оролцогч эмэгтэй хүн гэж үзсэн. За энэ хүн эрэгтэй хүн байна. Өндрийн хувьд метр 70-аас 75 хооронд махлагдаг биетэй. Ажил мэргэжлийн хувьд сэтгүүл зүйн байгууллага хэвлэл мэдээллийн байгууллагт ажилладаг байж магадгүй. Харин дараагийн оролцогч насан жаргал манай нууцлаг ноёнтог хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг гэж шууд хэлсэн юм а. Энэ үг нэвтрүүлгийн багийнхан болон манай X ноёнтог гайхшруулсан юм. Үнэхээр манай энэ удаагийн нэвтрүүлгийн нууцлаг ноёнтноор Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн тэргүүн, сэтгүүлч, далд ертөнц судлаач Галаарид оролцож байгаа. Тэрээр 30 гаруй жил сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа бөгөөд өөрийн сонирхлоор далд ертөнц зүүн бэлгийн талаар судалдаг хүн. Тиймээс манай нэвтрүүлгийн багийнхан энэ удаагийн дугаартаа урьж оролцуулсан юм а. За боловсрол бол нэлээд боловсралтай хүн байна. Ам бүл бол 2-3-аас 4 гэсэн юм боож байна. Миний мэдээлэл болсон. Оролцогч насан жаргал ерөнхий мэдээллийг зөв өгсөн ч зарим нэгэн мэдээллийг ташаа өгсөн гэж сэтгүүлч Галаарид үзсэн. Сонин зүгээр шууд хэвлэл мэдээллийн байгууллагт ажилладаг гэл миний ажилтай холбоотой яриад эхлэхээр би одоо мэдээлэл задарсан болов гэж бодлоо. Тэгээд өөрөө бол намайг танихгүй гэж байна. Эхний асуултууд бол их чигд зөв явсан. Дараагийн оролцогчид эрэгтэй хүн гэдгийг мэдэрсэн ч товтой мэдээлэл өгч чадсангүй. Хар бараа уцтай эрэгтэй хүн байна. Миний урд байгаа хүн бол эрэгтэй хүн байгаа. Ерөнхийдөө эрэгтэй хүн байх шиг л байна. Нас нь нэг 56 юм уу? 3 хүүхэдтэй юм болоо 40 гаруй насны эрэгтэй хүн. Баруун зүгт байд юм байна. Гэр нь байгаа газар нь ч юм. Тэгээд нэг ногоон тийм юм тасраад тийм ногоон бүгж байна уу, хамгаалттай хүн үү? Жоохон бууралцсан юм халимаг өстэй гэж байна. Үүдэн шүд тушаа байхгүй байна уу? Нэг бол хиймэл ч юм уу нэг тийм. Тусгай дунд бол усралтай. Бүрэн дунд бол усралтай. Хар гэж хэл тийм одоо бажигтай гэх юм уу. Хар тийм нэг бирүүкум гэж ярьдаг шүү дээ. Нэг тийм өвдөлттэй хийдэг ажил. Техниктэй хамааралтай. 4-4-5 хүүхэдтэй гэж магадгүй. Зүрх жаахан муутай юм болоо да. Мэдээгүй нэг л юунд нэг харамсаж ирсэн юм дээ. Нэг тийм нэг харамслын нэг юм дотоод нь байгаа юм шиг. Нэг хөвчөө хууч гээд байх юм нэг баг алгал юм шиг байна да. Цагаан машинтай юм болоо. Миний би бол маш эрүүл амьданд ижээдэг байж болох. Амьданд их хайртай хүн байна. Энэ тохиолдолд бол би гайхал байна одоо энэ үнэхээр мэдрэмж өндөртэй хүн бол бас миний амьдралыг ч байдаг юм уу ямар нэгэн онцлог сонин содон тийм юмыг тас хэтлэн хэлэх ёстой. Энгийн төвшнээл хүний хэмжээнд хариуллаа. Зарим нэг оролцогчид манай нууцлаг хүнийг эмэгтэй хүн гэж ташаа мэдээлэл өгч байлаа. Бүсгүй. Эмэгтэй хүн байна. Эмэгтэй хүн шиг мэдрэгдэж байна. Эмэгтэй хүн байна. Цайвар бор царайтай, дунд зэргийн нуруутай, 26-аас 30 насны хүн. Баруун аймгийн хүн байна да. Нутаг ус нь бол баруун тийш, баруун зөвлөө юм шиг. Одоо юм цагаан цамцтай гэдэг юм цэнхэр одоо юу бүгтэй гэмээр юм уу. Энэ хөлөндөө бэртэл авч ирсэн байна. 40 орчим насны тэм эмэгтэй хүн байна. Энэ өөрснийхэн талаас нэг хүн бас өнгөрсөн хүн байна да. Нэг л ойр дотных нь хүн. Одоо нэг 2-3 жил болж байгаа юм уу да.
их л сэтгэл их хэмдэрдэг юм уу да нэг одоо удаж энэ та тэр хүн өнгөрөөд. Жохон цайвар царайтай л. Яг уу бодсон бодлоо нэг юм уу хүнд яриад байдгүй. Ярьсан ч нэг тоотой хэд үнтэй ярьдаг. Цайвар өнгийн зүйл өмссөн баг. Их л цолцгор царайтай юм. Нэг олонтой тийм харцдаг хүн юм шиг байна. Олонтой хүнтэй яриад шуугаатай ярьждаг тийм хүн байна. Уусаа. тэргүй анхнаас эмхтэйгэл эхлэхдээ зэрэг тэгэл ойлгомжтой очин цаашаа бол бүх юм тодлоо болох боломжтой шүү дээ. Тэгээд яг таасан будсан юмуд. Мэдээж нүдэ болцтой өмнө сууж байгаа хүнийг тодорхойлж хэлнэ гэдэг амар даалгавар бишээ. Гэхдээ манай оролцогчдод өөрсдийнх нь зөв бэлгэл туслах ёстой. Зарим нэгэн оролцогчдын хувьд энгийн хүний мэдрэх ёстой 30%-ийг мэдэрч байна гэж сэтгүүлж гадаарад сэтгэл дундуур байлаа. Ер нь энэ зөв бэлгийн чадвар гэдэг бол бидэнд ч гэсэн зүгээр жирийн хүнд бол зүгээр таагаад хэлэхэд магадлал 30% байдаг. 70%-аас дээш байж одоо гос чадвартны тэрэг нэнд шилждэг. Удган сайнхуу юу мэдэрч хэлэх бол Миний өмнө эмэгтэй хүн сууж байгаа. Эдийн хэрээний өндөр хэсэгтэй готалтай, тод өнгийн хувцтай, улаан хөрөн өнгийн тийм үстэй. Нүдтэй нэг ногоон дүү тоёотой тийм бодгаар бодсон. Тэнгэр шүтлэгтэй. Баравтар царайтай тийм эмэгтэй хүн байна. Энерги нь айгүй тод тийм болохоор энэ нэг олонний танил тийм хүн. Сайнхуу огт өөр хүнийг дүрснэ хэллээ. За эмхтэй хүн гэж хэлсэн мэдээж ойлгомжтой эмхтэй биш. За тэгээд тэр царай төрөх болоод бүх юм тодорхойлохтой бол бүгдд нь алдсан. Харин хөлөө ачид суусныг бол хэлсэн. Тэгээд би тэрийг одоо нөгөө нүдний боолт нь сул байгаад хөл харчихсан боловч уцч сүлд нь тайлж байгааг нь харахад бол маш чанга болсон болттой юм байна. Тэгэхээр тэр бол бас тодорхой хэмжээний мэдрэмж байна гэсэн үг. Махан хоолнд дургу одоо цагаан хоолтон ч гэдэг юм уу тэр бол оноогүй. За олны танил хүн байна гэдэг нь бол бас үнэн гэж хэлж болно. Энэ утгаараа бол нэг за ямар ч гэсэн 3-ны 1 арай хөрөхгүй хөвдөл онлоод гэхдээ яг үнэхээр мэдэж оноо тааж оноо гэдэг бол хэлэх хэцүү байна. Яг тэгвэл их доогуур төвшөнд. Харин оролцогч Ган Чимэг түүний талаар нэлээдгүй сайн мэдээллийг өгсөн юм аа. За энэ ямар нэгэн одоо гитар урдлаг тийм юм байхгүй. Маш их юм сонирхдаг, маш их юм судалж сонирхдаг. Юмд их одоо гүйлгээ ухаантай гэхүү хурдан сэтгэдэг, их гоё тийм нүдэнд дулаахан гоё инэвсгэлдэг хүн байна. Энэ хүнийг маш их нэг хэсэг хэмжээний нэлээд хэсэг хэмжээний хүмүүс бол маш их хүндэлдэг. Юу хийж бүтээж чаддаг вэ гэдгийг мэддэг тийм хүн байна. Ам бүл гэр бүлийн хувь дээр бол маш тогтвортой, сайхан гэр бүлтэй хүн байна. Дөрвөлжин өргөнд амьдарч юм байна. Өнөөдөр орчин үеэр бол нөгөө юм давхар өргөө байшин. Энэ оюун ухааны мэдлэгийн төвшин ерөнхийдөө бол их сайн, өндөр. За тэгээд их олон хүнд бас өөрт нь хэлээгүй ч гэсэндээ тодорхой хэмжээний хүмүүс өөрт нь их талархаж баярлж явдаг. Энэ үнээс тусламж авч ирсэн хүмүүс энэ 13 он дотор бол хангалттай багтцсан хүн байна. Тэгээ энэ үнийг нэг хүнд өөрт нэг өөрийн ном гэж байт юм да нэг өөрөө номноос салдаггүй нэг өөртөө байнга авч явж хэд дахин уншаад чэйжилсэн байсан ч тэрнээсээ салдаггүй гэх нэг юм цагаан дуу хавцтай гэхэд тийм нэг ном харагдаад байна. За ямар ч нэг айх тэр их сахал бол харагдахгүй байна.
Үс бол жижигхэн тачхан дон зэрэг махтай. Ахтар махлаг бол биш. Хитрхээ гүзээ том унжчихаагүй тийм эрэгтэй хүн байна. Энэ хүнд охин байна. За би 2 ч охин байна уу даа гэж харж байна да. Их зөрөгтэй шийдэмгүй юм шиг мөртлөө үе сайхан тайван зөөлөн сэтгэлтэй хүн байна да. Нүдэнд их тулаахан сайхан харцтай хүн байна. Энэ хүн сэтгэл дотроо нэг өөрт нэг биширч явдаг нэг эрэгтэй хүн байт юм байна. Биширч дээдэлж тэр хүнээс ямар нэг юм сурч ирсэн, ямар нэг юм мэдсэн гэх тийм нэг эрэгтэй хүн сэтгэл дотор нь нэг дээдэлж явдаг хүн гэдэг байдаг та тэрэн шиг нэг эрэгтэй хүн дээдэлж явдаг. За бас мөнгөтэй асуудал энэ одоо мөнгөтэй болох уу мөнгөгүй болох уу гэж айхтар санаа зовдгүй хүн байна. Өнөөдөр байсан байгаа тэрийг болоход энэ зүйл болох юм чинь тэрийг ингэж байх юм. Ингэж зөв байвал тэгж явна да гэснэг ерөнхийд нэг сайн мэдэрдэг. Ямар нэг юм ингэж твдэд сандарч ингэж гүгээд байдгүй л их тайван хүн байна да. Тэгээд бас тодорхой хэмжээ хүмүүст багшлаад байна. Юм зааж байна. Тийм хүн байна. Тэгээд энэ хүний нэр нь одоо жишээ нь Тэмүүжин ч гэдэг юм ганцхан холбоо нэр биш. Одоо жишээ нь миний нэрийг Ган Чимэг гэж холбоотой байдаг шиг энэ хүний нэр бас юм холбоо. 2 үгнээс бүтсэн холбоо нэр. Ямар нэгэн зүйлийг бэлэгдсэн нэр. Сайн байна. Хэрэг Ган Чимэгтэй цаг байсан бол сэтгүүлч Галаарэдийн нэрийг шилж болох байсныг үгүйсэхгүй юм. За саяын оролцогчийн хувьд бол бас ч гэж харьцангуй дээр хариуллаа. Ягаад гэвэл нэлээд хэдэн зүйл дээр онож хариулж байна. За тэр нэрийн хувьд бол манай үзэгчид бас анзаарсан байх 2 нэрнээс бүтдэг юм байна гэж. Миний нэр бол Галаарид. Санскрит хэлнээс болох юм бол цогт баясгалант гэсэн юм тодорхой утгатай нэр болдог. Энийг бол бас зөв онж хэллээ. Хүмүүс одоо бас юм хэлдэг, ярьдаг, багшилдаг юм болов гэж хэлж байгаа нь бол жишээлх юм бол үнэн. Ягаад гэвэл би бас өөрөө мэдсэн сурсан бүхнээ бас олонтойгоо хуваалцах хичээдэг хүмүүсийн нэг. Гэх мэтлэнгээр ингээд ерөнхий хариултын байдлыг харахад бол ямар ч бас нэг өмнөх оролцогчдоос харьцангуй дээр байна гэж. Зарим нэгэн төрсэн газрыг төвсөн хэлхийг оролдож байсан. Одоо зайрын од гэрэл мэдээллүүдээ өгөх болно. Өмнө дөр нэг жоохон айван тайван ханддаг их хөдөлмөрч. Надад эрэгтэй хүн орж иж байна. Эсвэл ноён нуруу их сайтай 30 гаруй насны л хүн юм да. Харамшинтай байсан. Тэгээ одоо саарлал машин, саарлал тийм өнгөлөг зүйл. Говь хангаа хосолж гарч ирэх юм. Фиат яг хашаарсаж байна. Зөв баруур тал руу л юм болж байна. Миний хэлэх зүйл ийм л юм байна да. Санаад. Танахгүй. За саяын оролцогчийн хариултын дунд бол ерөнхийдөө бол харьцангуй бас гайгүй хариуллаа. Тэгээ хариултын дундаас нэг юм анхаарал татсан. Тэр нь юу гэвэл миний аль нутагт төрсэн, аль нутгийн хүн бэ гэсэн асуултанд говь хангаа хосолсон сонин юм гэдэг ингээд тодорхойлж чадахгүй байна л да. Тэр нь юу хэлж байгааг бол манай өвгдөд эсвэл олон зууны өмнө Хинтээ аймгийн нутагт амьдран сууж байгаад хөлийн харуулаар баруун халтад суурьсан ийм удамцтай хүмүүс. Тэгээд энийг одоо жишээлх юм бол хэлж байна уу даа гэж би. Гэхдээ бас сайн тодорхой ялгаж хэлж чадахгүй ч гэсэн энийг хэлээд байна гэдэг нь анзаарэгдэж байна л да. Энэ мэтийн ийм мэдээлүүдийг олж мэдэрч чадж байгаа гэдэг бол бас чадвар гайгүй байгаа гэж шинжээл гэж хэлмээр. Дараа дараагийн оролцогчид түүний сэтгэл нийцсэн хариултыг өгч байлаа. Энэ хүн бол эрэгтэй хүн байх шиг байна. Гэхдээ миний 2 гар хүнд оргиод байна. Бордоо царайтай эрэгтэй хүн байна. За тэгээд зам байдлын хувьд бол ерөнхийдөө ууж ухаан дөлгөөхөн. Ер нь ямар ч хүнтэй нийцээд ажиллаждаг. Ингэж суус юм уу? Ингэж суус юм уу? Магадгүй надаас өмнө ч тэг сууж ясан байж болох. Тэгээд дунд дэргэм 40 орчим насны эрэгтэй хүн байна. Тэгээд ам булын хувьд дөрвөл амьдардаг. Улсад ажилладаг, нэлээд хэдэн мэргэжил сольсон. Ер нь бүх төрлийн ер нь олон нийтийг хамарсан, аяхгүй сайтай, их зохион байгуулалт сайтай, их энерги зөвтэй, нэлээд юмд хүлээцтэй ханддаг. Тэгээд дээдлээсээ удан маш их сайн
удам сайтай хүн байна. Айхтар тийм өтгөн хүмсэг гэнтэл байхгүй зүгээр шингэндүү царайтай. Тэр өөртөө их ихтэй ханддаг хүн байх. Альва тэгвэл хандахтаа хар өнгийн эд хэргэлдэг. Өссөн байгаа хувцсан ч юм уу. Тэр хүмүүст ойр орхондоо гар барьдаг ч юу, хайцдаг ч юу тийм ээ. Урлаг талдаа нэг боохгүй байна. Ууц нур 3-9-ний уулзаараар жоохон шилж жоохон өвддөг гэж мэдх юм байна. Шийдэмгий их зоримог. Тэгсэн ирнэ нэг их уурлаад байдгүй ирнэ нэг жоохон уурлахаараа нэлээд бохимдоо. Бас их гомддгүй уужуухан ирнэ бас нэг юм гомдохоор нэг жоохон нэлээд хүнд тусгаж аваад идэг зан чанарын хувьд бол за тийм л юм байна да. Харцсангуу гайгүй төхүүлж хэлж байна. Тэгээд мэдээлэл хүлээж авч байгаа арга өөрөөр хэлбэл гарынхаа албыг газарт тавиад тэгээд тэр хариулт хэлж байгаа нь сонирхол татлаа. Зан чанарыг бол нэлээд төхөө хэлж байна. Өөрөөр хэлэх юм бол тэр хүлээцтэй, уужуу тайван гэхдээ бас нэг гомдох юм бол гомддог гэдэг ч юм уу тэр миний ерөнхий шин чанаруудыг бол бас нэлээд төхөө сайн хэллээ л гэж хэлмээр байна. Энэ хүн маань ажил төрөл дээр энэ мэрэгчлэрээ их өндөрт гарч байгаа ч юм уу их сайн яваа их өөрөөр их бахархдаг амгачдаг тийм хүн байна. Эрэгтэй хүн байна. Эрэгтэй хүний энерги мэдрэгдэж байна. Бичиг цаас их харагдаж байна энэ хүнд. Энэ хүний ажлын төрөлтэй холбоотой мэдээлэл айгүй их орж ирж байна. Олон хүнтэй их харьцдаг хүн байна энэ хүн. Багш гэх юм уу тийм талдаа төхөө хүнд их юм зааж өгдөг, зөвлөж өгдөг тийм юм байна. Аавынхын талынх нь их бурхан дээдэлдэг ном судар бичиг хоёртой холбоотой тийм хүмүүс мундаг хүн харагдаад байх юм. Өөрөө мэддэм болоо энэ хүн. Тийм бичиг ном тийм талаараа мэрэгчсэн тийм хүн байна. Тэгээд за зингээ болгоё доо. Оролцогч дугсрынгийн хувьд түүний талаар мэдээлэл өгтөө чамгүй сайн гэдгээ энэ даалгавраар харуулж чадлаа. Манай оролцогчид өөрсдийн боломжоор мэдээлүүдээ өглөө. Гэхдээ тэднийг дараагийн даалгаврууд хүлээж байгаа. Дараагийн даалгавруудаас зөв бэлэгтнүүдэд нэвтрүүлгийг үргэлжлүүлэх үү, нэвтрүүлгийг орхих уу гэдгийг шийдэх болно. S Furniture 24 каратын алтан бүрмэл нэхлэн сонголог тавил таны нэр хүндийн баталгаа. Got you open. Heck yeah. Think I can rock it? Alright, no doubt. Yeah. Yeah. Come on. Watch out. Y'all just y'all dance.
Men's Collection Shop. Европ гүсүмдэ итгэмээргүй амьдралыг зардаж байна. Everyday shopping key. S Furniture 24 каратын алтан бүрмэл нэхлэн сонгодог тавил таны нэр хүндийн баталгаа. Open. Heck yeah. Think I can rock it? I like that, Sean. No doubt. Hey. Yeah. Yeah. Come on. Watch out. Y'all just y'all dance. Men's Collection Shop. Европ гүсүмдэ итгэмээргүй амьдралыг зардаж байна. Everyday shopping key. Нүдэ байгаад өмнөөс сууж байгаа дотроод нэгдэг бол зөмбөлтүүд амьдралдаа анх удаа хийж үзэж байгаа зүйл. Тийм ч учраас зарим зөмбөлтүүд бол дисондоо зүйл хариуж байлаа. Гэхдээ зарим зөмбөлтөн бол үнэхээр харсан юм шиг сайн хэлжсэн зөмбөлтөн байсан. Хэн хэрхэн хариуцлыг үзэж та бүхэн дотроо шүүн тунгааж дүгнэлтээ өгөөс. Харин дараагийн даалгавраар зөмбөлтүүд маань үхэл амьдралыг шийдэх болно. Ингээ хамтдаа дараагийн нэгэн сонирхолтой даалгаврыг сонирхцгаая. Усыг ус төрөгчийн хит хистээс хэрхэн ялгах вэ? Энэ хоёр бодисын томьёо нь H2O2 болон H2O гэсэн тэмдэглэгээр ялгагдана. Энэ хоёр бодис харахад болон үнэрлэхэд хоорондоо ялгах зүйл байхгүй. Энгийн хүн хараад энэ хоёрыг ялгах ямар ч боломж байхгүй. Мэргэжлийн хүмүүс тусгай багшны тусламжтай ялгаж мэддэг. Нэг нь хүн төрөлхтөнд амьдрал биелэгдэгч бол нөгөө нь хүний хувцсанд хүрэхтэл төлөх аюултай. Тиймээс ус төрөгчийн хит хислийг уuna гэж санах хэрэггүй. Зөмбөлгийн тулаан нэвтрүүлгийн баг Шинжлэх ухааны академийн хаяа химийн технологийн хүрээлэнтэй хамтран зөмбөлгнүүдийг сорих болно.
Зөмбөлгийн тулааны залуустай нийлээд шинжлэх ухааны өөр, зөмбөлгийн өөр тийм ээ. Энэ тал дээр хамтраад нэг бас юу ажиллаад үзье гэдэг үднээс бид нар хамтарсан байгаа. Зөмбөлгчнүүдийн өмнө 5 ширхэг амьд цэцэг тавих болно. Цэцэгнүүдийн дээр 5 ширхэг бүрээцэг хэмээх багж тавих болно. 5 бүрээтгэн дотор уусамлуудаа хийж өгсөн. Нэгэнд нь бол усаа хийж өгөөд үлдсэн дөрөвтэй бол ус төрөгчийнхөө хит эцлийг хийж өгсөн байгаамаа. Зөмбөлгчид бидэнд цэвэр усыг олж өгөх ёстой. Алдаа гаргавал цэцгийг өхөөлөх болно. Тэгэхээр энэ бодис маань бол хүчтэй эсэлдүүлэгч бодис. Хөрсийг бас нэг эсэлдүүлснээрээ дээшээ буслах тийм шинж тэмдгийг үзүүлэх учраас бид нар энэ бодисыг сонгосон байгаа. Зөмбөлгчид хүний хувь тавиланг шийдэж байдаг. Тиймээс тэдэнд алдах хэрэг огтоос байхгүй. Энэ даалгавар зөмбөлгчдийн сэтгэл зүйд хүндхэн даалгавар болох нь эргэлзээгүй. За баярлалаа. Ингээд бүгд хамтдаа зөмбөлгчдийн нөхөд даалгавар ихэнх гүйцэтгэх хамтаа сонирхцгаая. Эхний оролцогч Эрдэнэ чимэг лаборатори төрөлцсөн ирлээ. Тэрээр ус төрөгчийн эсэл хоёрыг ялгаж чадах болов уу? За оролцогч Эрдэнэ чимэг таны өмнө таван бүрэтг гэдэг юм зүйл байж гэн одоо энэ химийнхэн эрдэмтэд ашигладаг юм зүйл юм байна. За энэний дотор бид нар бол 5 төрлийн бодис хийсэн байна. Нэгэнд нь цэвэр ус. Үлдсэн дөрөвд нь H2O2 гэдэг ус төрөгчийн хит эсэл гэдэг юм бодис байна. Тэгэхээр бидний та шинжлэх ухааны хэлээр H2O буюу бидний хэлдгээр бол цэвэр ус. Амьдрал бэлгэлэгч усыг бидэнд олж өгөх хэрэгтэй байгаа. Энэ 5. Тий. Ингээд Шиш энэ 5 байна шүү дээ тань. Энэ харж байна уу? Энд юм. Тий. Энэ юм уу? Тий. Тэгээ та усандаа тэгээд сонгочоод усандаа цэцгэн дээрээ тусааж үзсэн. Та буруу сонголт хийсэн бол цэцэг өгнө. Зөв сонголт хийсэн бол цэцэг амьдлах нь шүү дээ. За ингээд таны цэцэг алахгүй байгаас гэж найдаа. Таны сонголт энэ мөрөөдөлтэй зүйлийг бол ус гэж үзсэн байна. Сонголтод итгэлтэй нөө. За таны сонголт зөв үсгийг хамтаа сонирхцгаая. За та харж байгаа шиг юу болж байна? Буцалж байна тийм ээ. Тэгээд энд бол ус төрөгчийн эсэлээс учраас бол цэцгийг бол амын алж байна да. Таны энэ удаа сонголт буруу байлаа. Харамсалтай байна. Дараа даалгавартай ингэж алдахгүй байхыг хүсье да. Оролцогч Эрдэнэ чимэг ус төрөгчийн эслийг сонгож цэцгийг өхүүллээ. Энэ даалгавар хүнлэг ус харагдаж магадч зөмбөлгтэн хүн алдаж болдгоо гэдгийг ухамсарлуулах зорилго агуулж байд гэдгийг ойлгохыг хүсье. Дараагийн оролцогч мөн л буруу сонголт хийх болно. Энэ гэж ялав. 100 талаас 2 дахь. Итгэлтэй байна уу? За. За таны итгэлтэй байгаа бол зөөрдөнгө харж байгаа. Цэцэг мань буцалж байна. Буцалж байна гэдэг нь цэцэг мань амьдрах чадруу болж байна гэсэн үг. Та энэ даалгаварт өдөрлөө. Харамсалтай байна. Дараагийн оролцогч лам насан жаргал цэцэгний хувь тавиланг шийдэх болно. Хамгийн баруун талын цэцгийг сонгосон. За дараагийн оролцогч насан жаргал маань хамгийн баруун талын цэцгийг усыг сонгосон. Хүчүүлэн ус үүд хамтаа сонирхцгаая. За насан жаргал таны сонголт буруу байлаа таарж байгаа. Хөрс нь буцаж जैन цэцэг мань хүчлээ. Тэгэхээр та бол хүчлийн сонгосон учраас даалгавартай бүдэрлээ. За тунгаарлалтай байна.
За таны сонголт. За сонгочихвол. Сонгосон. Тэгэхээр таны энэ хоёр сонголтыг аль нэг нь усан үнэхээр миний хувьд мөн. Одоо таны мэдрэмжлэлээр шийдэх гэдэг шүү дээ. Сэрүүхэн ус байх нь бүлээх нь ус байх нь. Дөрөв. Дөрөвд нь энэ гэсэн үг. Эцсийн сонголт. За энэ сайхан цэцгийг өхүүлэх амьдруулах гэдгийг та шийдэх нь. За даваацрын байна 2 4 гэсэн сонголтыг хийгээд 4 дахь сонголтыг сонгосон. Хөрдөнгө харж байна. Хөрсөн буцалж байна. Хөрсөн буцалж бас энэ цэцгүүл том гүөхнэ гэсэн үг. Энэ хоёр дахь сонголт нь бол ус байсан байна. Та буруу сонгосон учраас энэ удаа цэцгийг алтлаа. Утаа гарч байна. Дараагийн уралцагч даваа сэрэнч мөн даалгавартаа бүдэрч бидний бэлдсэн цэцгнүүдийн нэгийг өхүүллээ. Эхний орсон 4 уралцагч олж чадсангүй. Энэ янзаараа зөв бэлэгтнүүд олж чадахгүй бол бидний цэцэг бүгд өхөж дуусах болох нь. Дараагийн уралцагч амьдрал бэлгэлэгч усыг олж чадах болов? Зөв бэлэгтнүүдийг сорихын тулд цэцгнүүдийг золиосонд гарах хэрэгтэй болсон юм. Тэдний өмнө 5 бүрээцэг дотор хийсэн шингэн бодиснуудаас цэвэр усыг олох хариуцлагатай даалгавар хүлээж байгаа. Эхний оролцсон 4 оролцогч бүгд буруу сонголт хийсэн. Одоо лаборатори дараагийн оролцогч хүрэлцэн ирж сонголтоо хийх ёстой. За хамаагүй хит ойрчлохгүй гар хүлээд төлөх аюултай учраас. Энэ хоёр. Юу аль нь ус аль нь хүчлээд мэдэхгүй. Энэ хоёр. Санаад хоёр зайлна. Энэ л харагдаа. Хамгийн баруун талын итгэлтэй нөө. Итгэлтэй. За тэгвэл хоёулаа дурч үзье. Хэрэв хүчил явах юм бол цэцэг өгөх ёстой байгаа. Нэг хөө. За ямар ч цэцэнд ямар нэг өөрчлөлт гарсангүй. Гарсан. Тэгэхээр энэ цэцэг бол амьд байна. Гэдэг бол таны сонгосон сонголт бол зөв байлаа. Та усыг сонгосон байна. Баяр хүргэе. Баярлалаа. За баярлалаа. Оролцогч ус хоёр зөв сонголт хийж бидний бэлдсэн нэг ч гэсэн цэцгийг аварч чадлаа. Усыг олсон тул дараагийн оролцогч орж ирэхээс өмнө байрлалыг сольж тавих болно. Ингэснээр зөв бэлэгчид мэдээлэл авах боломжгүй болох ёстой. За сайн байна. Дараагийн оролцогч Нанчиш тийм ээ. За даалгавар боломжтой бол даалгаварт орж болно. Хэтэрхий их ойртохгүй байхыг хүсье яагаад бас гар хүлээ төлж магадгүй учраас тийм ээ. Даалгавар гүйцэтгэх хугацааны дөө. Даалгавар гүйцэтгэх хугацаа 5 минут. За дараагийн оролцогч Нанчиш минь баруун талхыг сонголоо. За энэ хөр усаа нэг хүчүүлэнүүд хамтаа сонирхцгаая. За нэлээ. Харж байгаа буцалж байна. Усвал буцалахгүй тийм ээ. Тийм. Тэгэхээр энэ хүчил байна. Одоо энэ цэцэг бол ингээд үхлээ гэсэн үг. Таны сонголтын одоо алдсан байна. Цэцгийг бол амьдруулж чадсан гүцсээ хүүлээ. Дараагийн даалгаварт алдаа гарахгүй хүсье. Баярлалаа. Дараагийн оролцогчид даалгавартаа бүдэрч цэцгнүүдийг маань өхүүлж байлаа. 3 тусагсан. Гурав дахь хөдөн голынх гэсэн үг тийм ээ. За та үрдэнгийг харж байгаа. Энийг авлаа. Энийг ялна уу? Голынх нь. Оо. Яа чин? Өөх гэдэг чинь. Өөрч чам. Буцлаад одоо нүхлээ дээ. Дараагийн оролцогчор оюун чимэг. Машинаас хүн олж чадсан оролцогч энийг.
15 машинаас нэг машиныг олж чадсан болохоор 5 бүрээцгнээс нэгийг олох төвөггүй байх байлгүй дээ. Гэвч үүнийг түүний зөв бэлгэл шийдэх болно. Учир нь бидний бэлдсэн шингэнүүдийг гаднаас нь харахад яагаад ч ялах боломж байхгүй. Тэрээр эндээс усыг олж чадах юм бол ядах юмгүй шилдэг 12-д шалгарч үлдэх болно. Болчихоо. Бас та сонголт хийж болно. Шууд энэ л. Энэ хамгийн сайхан ус гэж үзэж байна тий. За эцэг сонголт тийм ээ. Хэрвээ алдах юм бол цэцэг өхнө. Алдахгүй цэцэг бол амьдрал явчихна шүү дээ тийм ээ. За 5 секунд орчих. 1 2 3 4 5. Ямар нэг өөрчлөлт гарсангүй дээ. Тэр яанаас вэ? За энэ удаа таны даалгавар амжилттай гүйцэтгэлээ. Та өндөр усын олж чадсан байна. За баярлалаа. Нэгэн тусыг олсон тул бид дахин байрыг солих болно. Дараагийн оролцогч мөндөө даалгаврыг гүйцэтгэх болно. Нэг сонгож байна. Гаднаас нараад ямар ч ялгах шинж байхгүй. Мэдрэмжийн 4 5. За тэгээд аль нь вэ? Эцсийн сонголт альч. Тэгээд би сонголоо. Гоож уйлаа. Тэгээд цэцэг өгөхгүй тэгээд найдлага надад бол цэцгүүд нь амьд уйлах сайхан байна. Ийм сайхан цэцгүүд өгөхөд хайран байна. Сонголт 100-аас 4-т. Буюу энэ сонголт мөн үү? Энэ хойслол ингэж мэдэгдэх. За тэгээд энийг сонголоо гэж үзлээ. Цэцэг завчрлаа. Гоож уйлаа. Нэж. Тэгээ бэцүүнэ. За? Энэ бэц. Хин бэцүүнэ гэж хэлж байна. Дугарч байна. Дугуурч байна. Дээрс утаа гарч байна. Хөрсөн буцалж байна. За энэ цэцэг бол ингээл одоо өхлөл гэсэн үг шүү дээ. Хайрын цэцэг. Тэр энэ удаагийн сонголтоор тань алдлаа. За ингээд маань цэцүүд нь хээлж сараад ингээний өөрчлөлт орсоор байна. Дараагийн зөвлөлт маань орж ирж байна. Хэрвээ зөв цэцэг болох юм би танд бэлгэлээ. Энэ талаас 100 талаас 2 дахь нь. Таны сонголтууд 100 талаас 2 дахь нь ус гэж үзсэн. Оролцогч долгормоо алдаа гаргаж буруу сонголт хийлээ. Энэ бол инех мөч биш. Хүний хувь тавиланг шийдэж байсан бол ямар ноцтой үр дагавар гаргаж болохыг ухаарах ёстой. Дараагийн оролцогч Хан Чимэг. Тэрээр өөрийгөө шилдэг 3-т үлдэнэ гэж үзэж байсан юм. Харин энэ даалгаварт хэрхэн оролцох вэ? За таны өмнө 5 бүрээдэхтэй бодис сууж, шингэн бодис сууж байна. Гэхдээ эдгээр 5 бодисын нэг нь бол цэвэр ус. Үлдсэн 4 нь бол ус төрөгчийн хит хэсэл байгаа. Тэгэхээр бол мэдээж ус бол цэцгийг аль амьдруулна. Үлдсэн 4 нь хит хэсэл маань цэцгийг бол алнаа л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр таны хувьд бол энэ дундаас бол надад зөв сонголттой гэж цэвэр усыг олж өгөх хэрэгтэй байна. Сонголттой надад. Голыг нь усгож үдэж байна. За энэ удаа бид нар юугаа аргачлал өөрсдөө цэцгэн дээр тусахгүй өөр чинь гаран дээр тусах гэсэн шийдэл төрж байна. Болж байна уу? За яхан байх. Тэрээр итгэл төгс сонголтоо хийсэн. Өөрийн сонголтод итгэлтэй байсан тул өөрийн гарыг бүрээцгний доор тавихад ч айхгүй байсан. За ингээд цэцгэн дээр тусаж үзье. Үр дүнг нь харж байгаа тийм ээ.
Хэрэв та гараад байсан бол таны гар одоо буцлах юм тийм ээ. Гараас 50 гүнийх нь. За ингээд дараагийн удаа даалгаварт амжилттай сайн гүйцэтгэрээ. Алдаа гаргаж болохгүй зүүмбэлтэн гэдэг бол алдаа гарсан тохиол хүний хувь тавилан амьдралыг шийддэг учраас өнөөдрийн цэсийг хүүлж байна. Алдаа гарах нь хүнийг хүүлж болчих учраас. За дараагийн даалгаварт амжилттай. Гэвч харамсалтай нь тэрээр энэ удаа алдаа гаргалаа. Бас дахин буруу сонголт. Манай нэвтрүүлэгт эхнэр нөхөр хоёр оролцож байгаа. Ганбаатар өөрийгөө эхнэрээсээ төрүүлж хасагдуулна гэж үзсэн. Тийм үгийг энэ удаагийн даалгавар харуулах болно. Энэ үү? Рууд ингээд болоо. Үгүй шаардлага байхгүй. За. Тийм үү? За, энийг гэж үзэж байна нэ. Тэрээр орж ирээд 30 секундын дотор л хариултаа хэлсэн. Харин түүний сонголт зөв буруу хамтдаа сонирхцгоё. Зөв буруу. Буруу л гэж. Буруу байна те. Буцалж байна. Буцлаад дүн цэцэг нь алж яана л гэсэн үг шүү дээ. За ингээд цэцэг нь амдах чадваргүй боллоо. Та энэ даалгавартаа бүдэрлээ. Түүний сонголт буруу байлаа. Ирэх биш зөмбөлөгчд маань алдаа гаргах ямар аюултай болохыг ойлгож байгаа гэж найдаж байна. Нэвтрүүлгийн оролцогчдын талаас илүү оролцсон байхад ердөө нэг оролцогч усыг олсон байна. Бидний бэлдсэн даалгавар хүн даалгавар байв уу? Даалгавар гүйцэтгэх дараагийн оролцогч машинаас хүн олж байсан дашторч хүрдсэн ирлээ. Тэрээр энэ удаад усны энергийг мэдэрч чадах болов уу? За аль нь усан шиг байна. Мэдрэгч нь өөрч нь. Ерөнхийдөө бол энийг л гэж. Алийг энийг гэж. Дундах юм. Голынх нь уу? Яг гэж бодож байна өөрөө. Сэн захаас ус юм даа. Энэ хоёр аль нэг л байх гэж бодож байна. За. За сонголт. За энийг сонголт. Алийг энийг гэж алийг. Энийг. Яг энэ голын. За энэ голынхын манай оролцогч даштай сонгосон. За ингээд усан хүчлүүд хамтдаа үзье. Хэрвээ ус бол цэцэг бол яач вэ? Хүчил бол буцлах хэрэгтэй байгаа тийм ээ. За ингээд хамтаас орцгоё. Цэцэнд ямар нэг өөрчлөлт гарсангүй. Тэгэхээр таны сонгосон үр нөхөр ус байсан байна. Танд даалгаврыг үзүүлж чадлаа. Нэрээ. Дашторч усыг зөв олж чадлаа. Тэрээр юмыг олохдоо сайн бололтой. Энэ удаад ч даалгавраа гүйцэтгэж чадлаа. Сүүлчийн оролцогч сайн хүү. Нөгөө хүчлэн. Энэ хоёр юм уу? 3-2-ын 1 л байна да. За таны сүүлчийн оролцсон учраас таныг олчоос их найдаж байна, гордож байна. Таны үзэж байгаа энэ 3 аль нэг нь бол ус байх нь байгаа. За энэ 3-т нь байхгүй. 3-т нь Байхгүй. Байхгүй. Байг нь болж байгаа шүү дээ. Энэ 1-2-ын 1 нь л. Аа за. За хоёрыг. Хоёрыг уу? Тийм. Тэлтэй байна уу? Тэлтэй би гоожууллаа. Харамсах зүйл байхгүй. Байхгүй. За манай сүүлийн оролцогч байна. Нэг хоёр дээр ирэлцэж хагаад хоёр дахь сонголоо. Даалгавар ойлгомжтой гэж би бодож байна. Буцаж байна. Буцаж байгаа гэдэг нь Байгааг хүчлээ гэсэн. Хүчил байна гэсэн үг шүү дээ. Бид нар усыг олж өгөх хэрэгтэй байсан. Сүүл усууд энд байсан байна. Нэг байсан. Сүүлчийн оролцогч маань буруу сонголт хийсэн. Ямар ч энэ удаагийн сорилтыг 300 бэлэгтэн амжилттай гүйцэтгэж чадсан.
Харин алдсан бусад зүүн бэлэгчдэд томоохон сургамж болсон байх гэдэгт итгэлтэй байна. Мөн манай нэвтрүүлгийг үзэж суугаа хуурамч зүүн бэлэгтнүүдэд ухаарал хайрлсан байх гэж бодож байна. Зүүн бэлэгтэн болно гэдэг тоглоом биш шүү. За сайн бацхан өрхөм зүүн бэлэгчтэй. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Манай зүүн бэлгийн 7-6 нэвтрүүлгийн шин цувралын шилдэг 12 зүүн бэлэгтнэр та бүхэн шалгаж үлдээдэг. Бидний бэлдсэн 4 даалгаврын дараагаар манай 6 дугаар цувралыг үргэлжлүүлэх 12 оролцогчдыг та бүхэндээ танилцуулж байна. Зарим хосвэр уг аваад 3 жил болж байгаа. Сүнс гүйдэл зайлуулах өвчин эдгэх чадвартай гэж өөрийгөө дүгнэж байна. Лам хаян Ервагийн насан жаргал Эрдэнэт дотоос оролцож байгаа 47 настай. Тайлбаргүйгээр өнгөрсөн болон ирээдүйг мэдрэх чадвартай. Зарим алтан гэрэл уг аваад 3 жил болж байгаа. Альва зүйлийг хайж олохдоо сайн гэж өөрийгөө дүгнэж байгаа. Бусад оролцогчид түүнийг чононгоо хэмээн дууддаг. Удган сайн хүү Төв аймгийг төлөөлж оролцож байна. Хүний өвчнийг хараад л мэддэг гэж өөрийгөө дүгнэж байгаа. Ожиг сүрэнгийн Нанчин иш уг аваад 6 жил болж байгаач нэвтрүүлэгт өөрийн зэмбэлгийг сорихоор ирсэн юм. Өөрийн гарын энергээр альва зүйлийг мэдэрдэг. Удган оюун чимэг Улаанбаатарын харьяа улгаан эд зүйлсийг олох чонон ширмэс шатах үйлийг хийдэг. Хүний альва зүйлийг өөрчлөн мэдрэх чадвартай гэж үзэж байна. Бадарчин мөндө 32 настай уг аваад 2 жил болж байгаа. Хараал хариулж барай засал хийх чадвартай. Сайн заяагийн дашторч багаас альва зүйлийг мэдэрдэг байсан. Хүний мэдээллийг тайлж хэлэх чадвартай. Уурхан гаймигаас оролцож байгаа үзэмж утнасангийн долгормаа зоосуулан алганы хээгэр үздэг. Гармагийн ганчмыг уг аваад 6 жил болж байгаа. Үрийн заяа дуудах, сүнс гүйдэл зайлуулах, өвчин мэдэрч засах чадвартай. Зарим од гэрэл бүрээ талын боо уул ус аргадаж хилэм зайлуулах чадвартай гэж өөрийгөө дүгнэж байна. Бусад оролцогчид түүнийг уяачгүй гэж дууддаг. Дэшцэрэнгийн эрдэнэ чимэг манай нэвтрүүлгийн хамгийн анхнд оролцогч. Тэрээр эрэх шоо, хөзөр, дүүжин, саваа зэрэг зүүн бэлэгчдийн хэрэгэлдэг бүхий зүйлийг ашигладаг. Эдгээр оролцогчдоос 7 хоног бүр нэг нь хасагдаж, оны эцэст шилдэг зүүн бэлэгтэн тодорхойлно. Үзэгч та бүхэн ч гэсэн эдгээр зүүн бэлэгтнүүдийг сорж үзэх боломж байгаа гэдгийг сануулъя. Тэгэхээр та бүхэн бол 4 даалгавар гүйцэтгэж шалгарч үлдсэн байгаа. Цааш биднийг бол маш олон даалгаврууд хүлээж байгаа. Тэгэхээр та бүднээс илүү их ур чадвар шаардах нь ойлгомжтой. Ингээд дараагийн даалгавар чинь амжилт хүсье. Манай нэвтрүүлгийг ээлж цаашид нэг зүүн бэлэгтэн орхиж явсаар хагаад эцсийн шалгуулалтанд шилдэг зүүн бэлэгтэн тодорж үлдэх болно. Эрхэм үзэгчдээ бид бүхэн дараагийн дугаараар бас зүүн бэлэгтнүүдийг илүү хүнд сорилуудаар шалгах болно. Дараа 7 өдрийн яг энэ цагта иргэн уулзцгаая. Зүүн бэлгийн план 6. Бүгд үзэгчдээ.